Гишүүдийн бас энэ хуулийн нэртэй холбогдуулаад шүүмжээд байгааг бас зөв гэж хараад байгаа юм. Одоо энэ яг нэрийг харах юм бол би хэрэг гадны хөрөнгө оруулагч бол энэ эрхчлөөгүй орон байсан байна л гэж бодно. Одоо дөнгөж эхлэх гэж байгаа юм байна. За болидоо л гэж бодно. Үгүй ээ. Энэ бол популяр тул байж ирэхгүй байхгүй юу? Зөвхөн нэрийг арай нэг өөр болгочих. Бидэн засах юм бол байгаа ох. Жишээ нь одоо олон улсын үнэлэхтэй хүн Монголд машин барьж болдгүй юм билээ шүү дээ. Гэтэл бид нар бусад улс оронд очиод өөрийнхөө өмнөхтэй машин түрээслэл яваал идэг шүү дээ. Тэгэхдээ Монголд болохгүй. Энэ мэтийн юм байгаа нь үнэн. Тэгвэл бид нар нэг эдийн засгийн эрхчлөөгөөр айхтар дутчихсан юм бол бас би байхгүй гэж бодож байна. Зөвхөн бидэнд юу гайвуулаад байна вэ гэж. Бидэнд ерөөсөө нэг тийм хувийн эрх ашиг нэг тийм давамгаалсан ялангуяа төрд байгаа хүмүүсийн ашиг сонирхол. Төрөө мөнгөний машин болгоод байгаа явдал ахгүй юу? Яг тийм байгаа. Яг юм дээр тулаад ирвэл. Энийг л өөрчлөх, энэ улс төрчдийнхөө ёс зүйг өөрчлөх тухай асуудал байхгүй юу? Сайд болох гэж улаарцгаагаал тийшээ нь очиж ингэж гэх гээл ингээл. Яг цаанаа тийм байгаад байгаа байхгүй юу? Тэрийг эхлээд өөрчлөх хэрэгтэй. Улс төрчд эхлээд өөрсдөө өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт гай болж байгаа юм бол банк санхүүгийн салбар ахгүй юу? Энэ өндөр зээлийн хүүхдээ энэ банкны том монополийн орчинд хэн яаж бизнес эрхлэх юм бэ? Засах юм чи энэ байгаад шүү дээ. Яаж энэ бизнес эрхлэгчтэй бид нар хямд их үүсвэр олж өгөх юм? Санхүү зах зээлийн орчныг яаж сайн болгож өгөх юм гэдэг асуудал болохоос биш нэг төрн аймаар дарамтаа тэгээ нэг дарангуулсан тогтолцоотоо тийм байхгүй шүү дээ. Эрхчлөө хангалттай. Хулгай луврын хангалттай хийж шүү дээ. Эрхчлөө тэдний харин эрхчлөө хязгаарламаар байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол зүгээр энэ хуулийн хувьд бол зүгээр бид нар харин энэ хуулийг гаргаж ирсэнд орвол яаж гадны банк оруулж ирэх үү, яаж хямд их үүсвэр бий болгох уу, яаж шууд зээлгээний тогтолцоог бий болгох уу гэдэг юмуудыг л одоо ярмаар байгаа байхгүй юу? Тэрнээс биш нэг төр гай болоод төр бизнест оролцоод ингээл байхгүй. Бид юу ч үйлдвэрлэж чадахгүй шүү дээ. Сая бид нар Беларусь ороод ирлээ. Беларусь бүх машин техникийг үйлдвэрлэж байна. Бүх хогийн машин, галын машин, имлэгийн машин, том ачааны машин, трактор, комбайн бүгдийг үйлдвэрлэж, мотоцикло хүртэл үйлдвэрлэж байна шүү дээ. Бид юу үйлдвэрлэж байна? Энэ бизнес рүү хинч орж болж, хинч хутгалдахгүй шүү дээ. Бид хуурай сүүч хийж чадахгүй, молоко хийж чадахгүй. Тэнд бүх юм, тэнд далайн гарцгүй. Тэг далайн бүх төрлийн загсыг хуржуулээд дотоодынхаа бүрэн хэрэгцээг хангацсан биш үү? Загсаар бүр экспортлдог. Гэхдээ ийм болцоо бизнес хэнд шүү дээ. Энд хин төр оролцоод байгаа. Яа төр оролцоод байгаа байхгүй шүү дээ. Хийлдэ. Яагаад хийхгүй байгаа? Банк санхүү зээлч орчин. Гуравт татварын орчин өөрчил. Татварын таатай орчин байх хэрэгтэй. Шинээр бизнес эрхэлж байгаа хүнд өөр татвар байх хэрэгтэй. Импортын бүтээгдэхүүн орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол тэр импортын татвар тавьж өгөх хэрэгтэй. Ижил төрлийн бараан дээр нь. Гэхдээ ингэхгүй хайчиж байгаа байхгүй юу? Нэг муу амтан бизнес эрхлээр шинээр нэгэл үхтрээ шатаал тэгэл зээлийн өрөнд баригдэл тэгээ хаалга хааж байгаа шүү дээ. Энэ л гай болоод байгаа шүү дээ. Тэгэхээр би бол зүгээр гай болж байгаа юм олж хараал гэж хэлмээр байна. Тэгээ тэрийг эмчил. Тэрнээс биш одоо ингээд нэг бүр нэг 90-ад оны үеийн сайн баярмыг хэлээд байгаа юм шүү дээ. Ийм юм яриха болио л дээ хэдүүлээ. Бид чинь бас одоо зах зээлд ороод удаад нэлээд энэ замаар чинь олон 10 жил явчлаа шүү дээ. Энэ хуулийн дээр ингээд хууль санаачлах эрхэнд хязгаарлалт тавьчихсан заалт байгаа юм. Ийм төрлийн хуулиудыг одоо болохгүй шүү гэдэг. Тэгээ нэг талаараа эн чинь бас гишүүний хууль санаачлах эрхэд халдсан заалт байна гэж ойлгож байгаа. Гэхдээ нөгөө талаараа ингээд одоо тэр үндэсний аюулгүй байдалтай чи холбоод л одоо юу гэдэг хүнсний аюулгүй байдал гээл нийтийн эрх ашигын төлөө гэдэг чи холбоол ингээд санаачлал болохгүй юм бас байхгүй байна. Тэгэхээр хоёр дахь утгатай заалт байж байгаа байхгүй. Нэг талаараа болохгүй гэсэн мөртлөө нөгөө талаараа ерөнхий үгүүд оруулаад нэгэд өгсөн байгаа байхгүй юу? Энэ юу үүсэх вэ штэ? Асар их маргаан үүснэ. Хууль санаачлагч юу хүнсний аюулгүй байдалд олвсон гин. Нөгөө нөхөр бизнес хязгаарлаж яана гэл ингэн. Ийм мэтийн маргаантай заалтуудаа жоохон өөрчлөхгүй бол сайн боловсруулж чадаагүй хууль байлээ шүү гэдгийг л одоо бас анхаараач. Энэ заалтыг яах юм бэ гэж би асуумаар байна. За энэ Даваа сургуулийн гишүүний тэр агуулгатай бас санал нийлж гэнэ үү? Яг үндэ бол нөгөө нэр томьёогоор хөөцөлтмөрг байгаа. Агуулга бол ер нь бизнесийг дэмжих ийм агуулгатай хууль шүү дээ. Хувийн секторыг дэмжих.
Тэгэхээр энэ дээр нөгөө хоёр ажлын хэсэг маань ингээд нэг ажлын хэсэг болцсон. Хоёр хуулиа ингээд нэгтгэхдээ энэ дээр нэг попорсон юм нэр томьёо биш. Харин нэг бодиттой нэр томьёогоо өгөөд явах юм бол энэ зүг бахаа гэж. За энэ даваа сурын гишүүнтэй санал нийлээд байгаа зүйл нь бол яг энэ бизнес ингээд хийя гэдэгтлээр санхүүжилтийн өртөгч өндөр байхгүй. А тэг яг энэ дээр яг бодиттой юу туссан бэ гэдэг нэг хэлчмээр байна. Өнөөдөр хүртэл Монгол улс нөгөө банкар дамжаад санхүүжилтээ хийдэг. Дэлхийд 50 70 жилийн өмнө байсан тэр уламжлалт санхүүгийн тогтолцоо Монголд яваалаа. А яагаад ингэж байсан бэ гэхэл нэг жишээ нэгэд ихлээр банк ингээд мөнгө төгрөг ингээд татаж авах юм бол 5% одоо хүүгийн татвар төлдөг. А бусад санхүүгийн байгууллагууд хөрөнгөний зах зээл дээр юм уу, компани бонд юм уу тэн дээр ингээ хөрөнгө татхлаар 20%. Тэнгүүт нөгөө мөнгө чи хаашаа ордог вэ гэхлээр банк руу. Swap гэхлээр банк руу яваад идэг. Гэтэл банкны санхүүжилт маань өөрөө өртөг хямдхан байна уу гэхлээр үгүй байдаг. А одоо энэ хуулиар энийг засаж өгч байгаа нь юу вэ гэхлээр ээжлэхэн 5% руу оруулж өгөөд өнөөдөр хамгийн их эрсдэл хийдэг богино хугацаанд шуурхай хөрөнгө оруулалт хийдэг юм их үүсэрч юм сангууд шүү дээ. Дэлхийд даяараа нөгөө банк болон хөрөнгөний зах зээл чинь ингээд уламжлалт болоод хажуу талаар нь ингээд сангууд ингээд дэлхийд даяар маш олон одоо их найдаар нь хэмжих хөрөнгө оруулалт хийгээд байхад бид нар ингээд хоцорчод байгаа юм аа. А тэгвэл одоо бид нар нээж өгч байгаа. Тэр сангуудыг оруулж ирье. Өрсөлдүүлээ. Ганцхан банкны их үүсвэрээ санхүүждэг биш. Эсрэгээр нь хажуу талд нь ингээд өрсөлдөгчдийг нь оруулж ирээ. Тэр нь бол сангууд байна. Private equity fund-ууд байна. Hedge fund-ууд байна. Янз янзын ингээд сангууд орж ирэх нөхцөл нь бүрдэж байгаа шүү. За энийг нэг хэлчихмээр нь хоёрт нь бол үнэн. Зээлөөгийн их үүсвэр нь нөгөө хадгаламжтайгаа ингээд харьцуулах юм бол өндөр байгаа болохоор өндөрөөл гэдэг банкуд бол юм ярьдаг. Гэтэл өрсөлдөөн байдаггүй. А тэгээ энэ дээр нэг зохицуулт нь юу байсан бэ гэдэг ихлээр бид нар нөгөө гэр бүлийн банкуд байгаад байна. Тэд нар маань ингээд орж ирсэн төслүүдийг дарж аваад уул уурхаалаа хүртэл ингээд санхүүжилт аваад ингээд барьдаг болчлоо. Энийг хязгаарлая гэд нэг банкны хувьцаа эзэмшигч нь 20-оос дээшгүй байя гэд даваа сургамж мэдж байгаа шүү дээ. Хязгаарлалт хийсэн байсан. Энийн нөгөө сул дутагдaltaй тал нь юу вэ гэхлээр гадны банкуд орж ирэх болчихсон. Гэхдээ би ядаж нэг хяналтын 34-ыг аммаар шүү дээ. Ядаж менежмент хийдэг юм а гэхэд а энийг ч одоо ингээд гадны банкнд хамааралгүй болгож өгч байгаа. За тэгээд татрын бас нэлээд олон зохицуулалтууд орж ирж байгаа. Үр дүнд нь юу вэ гэхээр санхүүгийн өртөг энэ хуулиар бол буу шүү. Бодтойгоор буу. Өрсөлдөөн бий болно. А тэгээд татварын хуулиуд нь дагаж орж ирж байгаа болохоор энэ бол юм шүдгүй. Тэгэхдээ бид өөрөө сэтгэхүйгээ өөрчлөмөр байгаа байхгүй юу? Би бол нэрийг бол бизнесийн орчныг сайжруулах хууль гэдэг ч юм уу ингэмээр байгаа юм. А тэгээ харин одоо ёстой тэр нэг ловер хулгайг зэгцлэх асуудлууд мөн тэр банк санхүүгийн орчныг яаж сайжруулах вэ? Татварын тогтолцоонд ямар өөрчлөлт хийх үү гэдэг асуудал. Бидний татварын тогтолцоо шал буруу яваа учраас хадгаламжийн чинь мөнгөн хөрөнгөний чинь 90% хүн амын 3% төвдөрсөн байгаа байхгүй юу? Энийг бид нар өөрсдөхийн тулд татварын тогтолцоог тэгжээж жижиг дунд бизнес ч хөгжнөө. Зөвхөн том бизнес хөгжөөд байгааг бид нар татвараа зохицуулахаас өөр аргагүй шүү дээ. Тэгэхээр ийм юмнуудаа анхаарч хийж игэл арай бодиттой болно. А зүгээр ингээд нэг попорс юм гаргаад байвал бид нар 30 жил гаргалаа одоо ахаад 30 жил 60 жил гаргана.